Монгол үндэстэн төр улсынхаа тусгаар тогтнолын төлөө манай олон үеийнхэн амь бие амьдралаа хайрлалгүй тэмцэж ирсэн. Тэдний ач уянаар өнөө үеийнхэн туурах тусгаар улсынхаа бүрэн эрэхэд эзэн болж эрх чөлөөтэй амьдарч байна. Өнөөдрийн эрх чөлөө жаргалтай энэ сайхан амьдрал өв дээдсийн маань амьдрал нэр төр цус нулимс хөлсөн дээр бий болсныг одооны хүүхэд залуус хэр зэрэг мэддэг болоо. Өнөөдргүйгээр ирээдүй байхгүйтэй адил өнгөрсөн үегүйгээр өнөөдрийн амьдрал гэж байдаггүй. Монгол улсынхаа тусгаар тогтнолын төлөө тэмцэж явсан эх оронч язгууртнууд, лам хуургууд, харцардуудан тэр тусмаа 1922 оноос 1939 он хүртэл харийнхны хавчлагаар Монгол оронд болсон их баривчлал хядлаганд өртсөн 3 төм гарын хүний амьдрал үйл хэргийг хүүхэд залуус маань хэр зэрэг мэддэг юм бол доо. Улс үндэстнийхээ тусгаар тогтнол өнөөдрийн энэ сайхан амьдралын төлөө тэмцэж яваад хэлмэгдсэн тэр буянтай хүмүүсийн тухай итэр залуу насны ааг омог дэврэн сэтгэлдээ хөтлөгдөн яваа хүүхэд залуустан мэддэг бүхнээ хэлэхгүйгээр бидний үе өнгөрөх юм гэж үү? Үгүй. Бидний үеийнхэн итэр залуу байхдаа мөн л өнөөгийн залуус шиг Монголон өөрчлөн, шинчилнэ, элхийн хөгжилтэй энэ зэрэгцэн гэсэн тодорхой зорилготой эх орныхон бүтээн байгуулалтанд гар бие оролцсон өдөр шөнөний ялгахгүй нойр хоолгүй зүтгэж явсан. Бидний эцэг ихэж ялгаагүй 20 дугаар зууны эхэнд тусгаар улсаа байгуулахын төлөө амь насаа хайрлалгүй тэмцэж явсан. Эх орнон гэсэн үзэл санаа үйл хэрэгээс болоод зарим өв дээдс минь харийнхны хахир хавчлаганд өртөж хэлмэгдсэн. Хятадын генерал Баргын бан төвдийн банчин богдотой холбоо тогтоон зэвсэгт туслаг гаргаж ардын засгийг устгахын тулд ухуулга хийж явсан хэрэгээр цаазлуулсан бан Ширнэн Дамдан гэдэг хүний хэрэг Тагнуулын ерөнхий газрын архивд байдаг. Тэр хүний амьдрал амин насыг дээрх тогтоолын дагуу 1931 оны 11 сарын 16-нд 63 наснд нь дуусгасан. Тэр хүн үнэхээр эх орон ард түмнийхэн эсрэг бодол санаа өвөрлөн ардын засгийг устгахыг зорж явсан юм уу? Тэр хүн ер нь хэн байсан юм бэ? Амьдралын ямар замыг туулсан хүн бэ гэдгийг баримт түшин хойч үе та нартаа би ярих. 1868 онд тэр үеийнхээр бол Түшээд хан аймгийн Дарханчин вонгийн хошууны нутаг, одоогийнхоор бол Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг, Тэрэлжийн гол орчин газарт гүнгийн зэрэг 3 дугаар зэргийн тайж цэрэнд оржинд анхных нь хүү мэдлэхэд амьдрал үйлсэн бүтэмжтэй байхыг бэлтгэн түүнд нам багш нь Ширнэн Дамдан гэдэг нэр өгчээ. Улсын үндэсний архивд хадгалагдж байгаа Монголын төрийн зүтгэлтний удмын албан ёсны түүх болох зарилгаар тогтоогдсон Монгол улсын шастар номын 11-р дэвтэрт байгаа түүний угсаа гардаг тодорхойсон баримтыг сөхөе. Ширнэн Дамдангийн дээд үеийн гэвэл Чингис хааны угсаа, Батмөнх Даян хааны удмын Очирбат Түшээд хаан, Автайн 2-р хөвөн Эрхийн мэргэн хаан гэж байжээ. Түүний ахмад хөвөн Түшээд хаан Гомбод оржин Чахуунд орж Занбазар гэж 2 хүүтэй байж, ахмад хөвөн Чахуунд оржин эцгийнхээ сүрийг залгамжлан Түшээд хаан болж халах түмнийг захирч байлаа. Удаах хөвөн Занбазар нь Монгол түмний шашны тэргүүн анх дугаар богдоор өргөмжлөгдөн өндөр гэгэн гэж алдаршсан юм. Түшээд хаан Чахуунд орж өндөр гэгэн Занбазар нар улс үндэснийхэн тусгаар тогтнол газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө тууштай бодлого баримтлан тэмцэж явсан борчин угийн хяад ястан хүмүүсээ. Нэгэн цагт ертөнцийн талыг эзлэн хүчрхэг байсан Монгол гүрэн дотоодон эв нэгдэлгүй самуурн тэмцэлдэж бутарсны улмаас Монгол улс манж бүрний хараат орн болсон түүхтэй. Тэр үед буюу 1700 онд Түшээд хаан Чахуунд орж нас барахад түүний ахмад хөвөн Галдан доржин хүү Довдон дорж Түшээд хаанд өргөмжлөгдөжээ. Довдон дорж нар Монголын нөлөөтэй ноён байсан тул Манжин хаан
охин эхлээгээ түүнд эхнэр болгон өгчээ. Улсын хичээнгүй амарлингуй гүнж цол өргөмжлөгдсөн эхлээ нь Монгол ноёдын бодлогыг тагнан Манжин хаанд мэдээлэх ёстой байсан боловч тэр даалгавраасаа няцаж Монголын төлөө эр нөхрийнхөө төлөө чин үнийчээр зүтгэж байсан учраас түүнд зориулан барьсан шарлийн сүмийн төр одоо Төв аймгийн Эрдэнэ сумын нутагт байдаг. 1741 онд Дундавдаржийг нас барахад түүний дүү Эренчин дурж Түшээд хаанаар өргөмжлөгдсөн. Тэрээр Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцсэн Өөлдийн амар санаа Хотгойдын Чингүнжав нарт удаадараа тусалсан учраас 1757 онд Бээжин хотод манжуудад цаазлуулсан. Монголын тусгаар тогтнолын төлөө хийсэн ах Эренчин дуржийнхан тэмцлийг түүний дүү Монголын шашны тэргүүн 2 дугаар богдож явсан лам хотогт дэмжиж байсан болохоор түүнийг ч бас манжууд сэм хорлон төрөл арилжуулсан гэдэг. Ширнэн Дандингийн өвг нь эзэн Чингис хааны удам өндөр гэгээний төрөл хамаатан хүмүүс байсан учраас нутаг орондоо төдийгүй Түшээд хааны ноёд дотор нилээд тэргүүлэх байр суурьтай аймгийн чуулган дарга цэргийг захирах жанжин хүрээний Монгол намбаны тушаалд суудаг хамгийн нөлөө өхий сурвалжт ноёд байжээ. Ширнэн Дандингийн харьяалагдж байсан Дархан Чинмангийн хошуун одоогийн Улаанбаатар орчмын Эрдэнэ, Баян Дэлгэр, Мөнгөн морд, Маант, Баян цагаан, Сэргэлэн сумдын нутаг юм. Эднийхэн Манж хаантай худург байсан учраас Бээжин хот зэрэг газар хашаа байшин ихээхэн хэмжээний хогшил хөрөнгөтэй бас тэдний садан төрлийн хүмүүс албат хамжалгаж тэнд цөөнгөө байжээ. Ширнэн Дандингийнх богдын хүрээнд Сэлбэг голын баруун талд одоогийнхоор Улаанбаатар зочидруудын зүүнтэй амьдран суудаг байсан ба хожим нь тэр хавийг Жонмангийн хороож гэж хэлдэг байж. Ширнэн Дандинд тэр үеийн язгууртны хүүхдийн жишгээр 8-9 насндан Монгол, Манж, Хятад хэлвчгийг заалгаж зэгсэн сайн сувчээ. Тэрээр 18 настай дан 1886 оны үеэс их хүрээнд дэх Манжин амбан сайдын яамд сурах бичээчийн албыг хаах болсноор төрийн албанд зүтгэж эхэлжээ. Түүнийг яамд ажиллаж байхад Манж амбанаар сандоо Монгол амбанаар нь Ширнэн Дандингийн авгахын хүү Дархан Чингүн хүнцэг зэрэг хожимоо Монгол төрийн нэр зүтгэлтэн болсон Балингийн цэрэн дуржнаар ажиллаж байлаа. Амбан сайдын яамд 2 жил ажиллахдаа түшмэлийг бэлдэх тухайн үеийн журмын дагуу ерөнхий эрдэм төрийн хэрэг хөтлөх арга зүй Манж Хятад хэл сурч туршлага бодлоготой түшмэл болжээ. Ширнэн Дандин 20 насндаа Шарнууд овгийн самбайд хамлан суусан байна. Тэр хоёрын дундаас ганц хүү төрснийг Эрдэм ухаантай сайн хүн болог гэж бэлэгдэг Сутман бандад гэж нэр өгчээ. Тэр үед манай Монгол улс нь Манж бүрний хязгаар нутаг байсан болохоор төрийн бүх асуудал Бээжинд шийдэгддэг байлаа. Манж бүрнээс Монголд явуулах төрийн бодлогыг хариуцсан гадаад Монголын төрийг засах яам гэж байсан. Тэнд Монголын нөлөө өхий ноёд ээлжээр сууж улс төрийн хэргийг шийдэлцдэг байлаа. Тогтсон журмын дагуу Ширнэн Дандин 1894 онд Бээжинд очиж их хүрээнд дэх Манжин амбан сайдын яамны төлөөлөгч буюу дөрвөд Уран хаан хязгаар гадаад Монголын асуудлыг хариуцсан түшмэлээр тэр яамд дарий 14 жил ажиллалаа. Алс хол харийн нутагт амьдран ажиллаж байхдаа эх орныхон хоцрогдол, харанхуй хөдөлгөөн байдал бас Монгол орныг хятадын жирийн нэг мужи болгохын тулд олон тооны хятад тариачдыг нүүлгэн суулгаж айгынхан баялагийг цөлмөн дээрэмдэх зорилготой Манжин төрөөс явуулж байсан шин засгийн бодлого гэдгийг мөн чанарыг мэдэрч Монголоо гэсэн түүний үзэл бодол нь төлөвшөнд тогтсон бололтой. Бээжинд Ширнэн Дандинг байхад шин цаг үед зохицуулан явуулах Манжин төрийн бодлогыг хэлэлцэх зорилготой Манжин засагт тус хийх яамны анхдугаар хуралдаан
1910 оны 10 дугаар сард болов. Уг хуралд Манж гүрний харьяа мужуудаас төлөөлөгчд оролцоход Ар Монголоос 3 хүн хэлэлцэгч түшмэлээр оролцжээ. Төлөөлөгчдийн тэргүүнээр их хүрээмдэх Манжийн амбан сайдын яамны Монгол амбан Дархан ван хүнцгцэрэн төлөөлөгчээр Цэцэн хаан аймгийн Ван Дорж болон дэд зэрэг тайж Ширнэн Дандан нар байсан. Ар Монгол өвөр Монголоос хуралд оролцсон ноёд нийт Монголын газар нутгийг тариан талбай болгож Хятадад эзэмшүүлэх гэсэн Манжийн төрийн бодлогыг эсэргүүцсэн үг хэлээр учруулсан боловч олон мужаас ирсэн төлөөлөгчдийн эсрэг яаж чадахгүй байлаа. Иймд тэд Монгол орныг хятадчлах шийдвэрийг батлахад байлцахгүй гэсэндээ цаашид хуралд оролцохоос татгалзах зөвшөөрлийг богд гэгээнээс албан ёсоор хүсч байсан билээ. Манжийн төр Монголыг хятадчлах бодлогоо тууштай явуулах нь нэгэнт тодорхой болсон тул тэнд байсан Ар Монгол, өвөр Монголын эх оронч ноёд Монголын тусгаар тогтнолыг сэргээх асуудлыг хэлэлцэн зөвлөж байсан ба хожим нь тэд үгсэн нэгдэж хамтран ажиллаж байсан юм. Монгол угсаатна Манжгүрний иргэшээлээс гарган тусгаар улс байгуулах гэсэн Ар Монгол, өвөр Монголын эх оронч ноёд лам нар 8 дугаар богдыг тойрон нэгдэв. Тэд бие даасан тусгаар Монгол улсыг байгуулахын тулд хаан Торос улсын засгийн газраас зэвсэг, зээл аван шийдвэртэй хөдөлсөний үр дүнд 1911 оны 12 дугаар сарын 29-нд олноо өргөгдсөн Монгол улсыг байгууллаа. 8 дугаар богдож авсан дом хотуудыг олноо өргөгдсөн Монгол улсын шашин төрийг хослон баригч хэмжээгүй ирэхэд эзэн хаанаар өргөмжлөн оны цолыг олноо өргөгдснөөр тунхаглаж засгийн газрыг байгуулав. Монголчууд төр улсын байгуулж түүнийг хөл дээр нь босгохын тулд эх орноо гэсэн сэтгэлтэй Монгол угсааны хаад ноёд намнар харцаардуу хүн бүр хүч чадал эрдэм мэдлэгээд ажиллан эрвийхээр хүчин зүтгэж эхэллээ. Үндсэндээ энэ бол олон зуун жил хаагдмал бөглөө байсан Монгол орон нойрноос ирж орчин үеийн шинэ соёл иргэншилтэд хөл нийлүүлэн алхах гэсэн анхны зоригтой алхам байв. Энэ тухай Ширнэн Дандан сонсоод тусгаар тогтносон Монгол улстай хүчин зүтгэхээр шийдэж Бээжинд байсан эд хөрөнгө хамаг байдгаан орхиод 1912 оны 1-р сард их хүрээнд ирж богд хаанд мараалхав. Хаан түүний санаачлагыг хөхүүлэн сайшааж Бээсийн зэрэг шагнан шүүх яамны дэд сайдын албанд томилжээ. Богд хаан шин тулгуур Монгол улсын төрийг түшилцэх хүмүүсийг сонгож авахдаа тухайн хүний эрдэм чадвар, ёс заншил, ажил хэргийн төлөв байдал, нас зэргийг харгалзан үзэж байсан ба уг болцолд нь тохирч байсан болохоор Монгол улсын төрийн тулгуур 5 яамны нэг болох шүүх яамны дэд сайдар Ширнэн Дандан томилсон эргэлзэв. Олноо өргөгдсөн Монгол улсын засгийн газар шинэ Монгол улсаа эдийн засаг, улс төр, соёл, боловсролын талаар бэхжүүлэх, гадаадын олон оронтой холбоо тогтоож улсынхаа тусгаар тогтнолыг бүтээн зөвшөөрүүлэх асуудалд их анхаарал тавилаа. Олон жилийн хоцрогдол харанхуй бүдүүлэг байдлаас улс үндэстнийг ангижруулан хөгжүүлэхэд юуны өмнө өөрийн зэвсэгт хүчин, мөн орчин үеийн мэдлэг боловсролтой чадвартай хүмүүс их хэрэгтэй байсан. 1912 оны эцсээр Монгол улсын засгийн газар хаан Торсын засгийн газартаа улсынхаа хил хязгаарын тухай асуудал болон Оросоос зээл авах, зэвсэг авах, Монголд үндэсний айран байгуулахад тусламж авах зэрэг асуудлыг хэлэлцэх бүрэн эрхэд төлөөлөгчдийг Санкт Петербург руу явуулав. Төлөөлөгчдийг гадаад явдлын яамны сайд Чингэн ханддарж тэргүүлж, бүрэлдүүнд нь шүүх яамны дэд сайд Жомонбэс Ширнэн Дандан гадаад яамны түшмэл хичээнгүйгэн Зэрэм Доржноор орсон. Энэ бол шинэ тулгуур Монгол улсаас гадаад оронд очсон анхны албан ёсны төлөөлөгч байлаа. Төлөөлөгчд Николай 2 дугаар хаантай уулзаж түүнд богд хааны билгийг өгдөө. Манай гадаад Монгол Оросын хаантай засгийн тусламжаар Хятадаас салж тусгаарууллаа. Хойшид танай улс манай улсыг хангаалan туслахыг хүсье гэхэд Николай хаан манай хоёр бол хил нийлсэн улс болохоор танай Монгол бид
хэзээ тусалж байх болно гэсэн. Оросын засгийн газар Чингэн хандад оржийг Аннагийн тэргүүн зэргийн одон, Жонон биш Ширнэн дамдан Станиславын тэргүүн зэргийн одон, дэс түшмэл цэрэнд орж, их зохиогч түшмэл Бавууд орж хоёрыг Станиславын хоёрдугаар зэргийн одонгоор тус шагнасан байна. Ширнэн дамданаар Монгол улсын хэдийн тухай асуудлыг Оросын засгийн газартай хэлэлцэхэд ар халахын дөрвөн аймаг Ховдын хязгаарыг шинээр буйуулсан Монгол улсын харьяалалд байхыг Оросууд хүлээн зөвшөөрөхөр боллоо. Хэлэлцээрийн явцад Монгол улсын зэвсэг хүчнийг байгуулах, түүнд шаардлагатай зэвсэг хэрэглэл, сургагч нарыг авах, ихээхэн хэмжээний мөнгөн зээл авах зэрэг асуудлыг Оросын засгийн газартай тохиролцсон. Оросд явсан төлөөлөгчдийг буцаж ирсний дараа Ширнэн дамдангийн зүтгэлийг Богд хаан үнэлж, түүнд улсад туслагч гүнгийн зэрэг хүртээ. Энэ үеэс Ширнэн дамдангийн нэр хүнд нь өсөж, тухайн үеийн Монголын төрийн томоохон улс төрж, Богд хааны шадар ноёдын нэг болсон байна. (1914 оны 8 сарын 26-нд Оросын хилийн бомб хот хяагтад Монгол, Орос, Хятад гурван улсын хэлэлцээр эхэллээ. Монголын төлөөлөгчид Орос, Хятад хоёроор Монгол улсын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрүүлэхийг л чухалж хийж байсан. Хятадын төлөөлөгчид бол Монгол бол дундад иргэн улсын хараа тус байх ёстой гэдэг байр суурьтай байна. Оросын төлөөлөгчид бол Хятадтай хоёулдан Монголыг Хятадын мэдлийн орон гэдгийг монголчуудад тулгуун хүлээлгэх гол зорилго юм болов. Богд хааны зарилгаар Монголын төлөөлөгчдийн тэргүүн бүрэн эрэхт элчин сайдаар Ширнэн дамдан томилогдсон 1914 оны 11 сарын 7-ноос хуралд оролцох болжээ. Оросын төлөөлөгчдийн тэргүүн Нэллер засгийн газартаа явуулсан цахилгаанд Ширнэн дамдан нь хэдийгээр өндөр хэрэгэм зэрэггүй боловч Богд гэгэнтэй ойр байдгийн хувьд хүрээний ноёдын дунд онцгой байр эзэлдэг. Тэрээр ухаантай, ээлдэг, бие зөв авч явдаг тул улс төрийн хувьд боловсроогүй бүдүүлэгдөө Монгол ноёдын дунд онцгойрын ялгардаг. Ширнэн дамдан Хятадын бүрэн эрэхт төлөөлөгч Бийгүй Фантаг урд нь Бээжинд танилцсан ажээ гэж бичсэн байна. Ширнэн дамдан харьцангуй айдууч Монголын тусгаар тогтнолоос гадна улс үндэстний газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хадгалан үлдэхийн тулд хэлэлцээрийн явцад шаргуу тэнцэж байсан. Тэрээр 1915 оны 3 дугаар сарын 3-нд болсон хурал дээр гадаад Монголын тусгаар тогтнолыг Хятадаас зөвшөөрөл авалгүйгээр зарлаад одоо 3 улсын хэлэлцээр хийж байгаатай адил худалдаа гаалын хэрэг бол гадаад Монголын өөрөө мэдэх асуудал гэж хэлсэн байдаг. Бүтэн 7 сар хуралдсны эцэст Монгол улсыг Хятад улсын мөрөлдөөний автономт хязгаар боловч дотоод асуудал нь бүрэн мэд хэрэгтэйгээр оршин тогтнохоор 1915 оны 5 дугаар сарын 25-нд гэрээнд гарын үсэг зурсан явдал бол тусгаар тогтносон Монгол улсыг жинхэнэ ёсоор байгуулахын урьдчилсан нөхцөл болсон хэлцээр байжээ. Уран улсын хэлцээрээс буцаж ирсний дараа Богд хаанаас Ширнэн дамданд төрийн бээлийн зэрэг шагнаж шүүхийн яамны дэд сайдын тушаалаас чөлөөлж өөрийн дэрэгдэх шадар сайдаар томилсон байна. Богд хаан Ширнэн дамданг өөрийн дэрэгдэх шадар түшмлээр сонгон авсан нь зөвхөн түүний мэдлэг шадвараас шалтгаалсан хэрэг биш юм. Ширнэн дамдан бол төрсөн эцгийн талаар эзэн Богд Чингис хаан өндөр гиган зан газар хоёрын шууд ясан төрлийн угсаа залгамжилсан ноён хүн учраас Эрдэнэ Жонон гэсэн өргөмжилтэй байсан. Тэр утгаараа Монголын төрийн хаан ширээнд суух бүрэн эрэхтэй учраас Богд хаан өөрийнхөө шадар зөвлөхөөр авч төр болон гадаад харилцааны ээдрээтэй чухал асуудлыг түүнтэй зөвлөх болжээ. 20 дугаар зууны ихэнх үеийн тэр төвөгтэй цагт Монголын төр улсын голомтыг дахин сэргэн батжуулахын тулд Богд хааны явуулж байсан гадаад бодлогын асуудалд
Ширнэн Дамдангийн оруулсан хувь нэмэр их байсан гэхэд хэтрүүлэг болохгүй. 8 дугаар богд хаан хэдийгээр төвд хүн боловч Монголын шашны тэргүүн анхдугаар богд өндөргийн зан базрын хойд дүр гэсэн утгаар нь монголчууд түүнийг ихэд бишрэн хүндэтгдэг. Тиймээс ч их нөлөөтэй байсан. Монгол үндэсний нэгдсэн төр улс байгуулах гэсэн богдын үзэл санааг туйлбартаа дэмжигч нь Ширнэн Дамдангаас гадна Сайн ноён хаан Намнун Сүрэн, Цэцэн хаан Наваан нэрэн, Даалам Цэрэн чимэд, Жалхан цуд, Дамдан базар, Дархан Чингэн ханддурж нарын олон хүн байсан. Хяактын хэлцээрийн дагуу Монгол нь дундад иргэн улсын автоном улс болсон боловч нийслэл хүрээний эрх баригчид тусгаар тогтнолын бодлогоо тууштай явуулсаар байлаа. Иймд дундад иргэн улсын ерөнхийлөгч Юан Шикай Монголын эрх баригчдыг хүчлийн шаардлагаас гадна хөхүүлийн шагнаж өөртөө татах залхуу арга хэрэглэж 1915 оны 12 дугаар сард Сайн ноён хаан Намнун Сүрэн, Жонмон Бэл Ширнэн Дамдан нарыг дундад иргэн улсын 1-р зэргийн одонгоор шагнав. Гэвч тэд хятадын бэлэгсэлд одон мэтийг хүлээн авч байсан боловч дундад иргэн улсын доторх зөрчилдөөнийг ашиглан Монгол улсын бүрэн эрхт байдлыг аль болохоор хамгаалан бэхжүүлэхийг оролцоор л байлаа. Тэр үед хойд хөрш Орос сурамд хувьсгал гарав. Орос орны засгийн эрхийг авсан хувьсгалчид гадаад Монголыг тусгаар тогтносон улс байж өөрийн гадаад дотоод бүх асуудлыг Бээжин, Петроградаас асуулгүй бие даан шийдвэрлэх бүрэн эрхийг тунхагласан нь дундад иргэн улсын эрх баригчдыг маш түгшээ сандрагсан. Орос орны дотор хүмүүс нь үжил бодлороо талцсан иргэний дайн хийж байх тэр үед хувьсгалчид Эзэн хааны нэр хүнд нөлөөнөөс айхтан 1918 оны 7 дугаар сарын 18-нд 2 дугаар Николай хааныг эхнэр хүүхдийнхэн хамт гэр бүлээр нь хүйс тэмтэрсэн аимшигт хядлагыг хийлээ. Тэр бүхнийг Монголын их ноёд сонсч мэдж л байсан. Цагийн төгшөөртэй тэр үед Монгол улсын ерөнхий сайд Сайн ноён хаан Намнун Сүрэнгийн бие чилээр гэсэн тул богд хааны зарлагаар ерөнхий сайд ба цэргийн яамны сайдыг Эрдэнэ Жанман Ширнэн Дамдан орлож төрийн энэ чухал хариуцлагатай албыг 1 сар шахам залгуулж байсан. Хүрээнд байсан хятадын хэрэг эрхлэх сайд чиний Орос оронд болж байгаа иргэний дайн хааны гэр бүлийг алсан хядлагын тухай сонссон Монголын ихсдээдсэн сэтгэлийг хөөрөвдөн Монголын өөртөө засах эрхийг устган дундад иргэн улсад нэгдсэний дараа гадаад Монголыг онцгой үзэн хөгжүүлэх тухай 64 зүйлийн ажлыг төлөвлөсөн гэрээ бичгийг боловсруулж гадаад хэргийг бүгд захиран шийдэх яамны сайд гүн цэрэнд орж Дэд сайд Ван Гончигдан, Шадар сайд Ширнэн Дамдан, Жүн Дорж болон Цэцэн хаан Наваан нэрн нараар гарын үсгийг зуруулан богд хаанд айлтгажээ. Гэвч богд хаан тэдний боловсруулсан гэрээг үзээд дараа дахин хэлцэж байж болъё гэж хойшлуулсан. 1919 оны 10 дугаар сард дундад иргэн улсын зүүн хойд мужийг хариуцсан цэргийн сайд Сүүшүүжан нийслэл хүрээнд цэрэгтэйгээ. Тэрээр Монголын ноёдыг зөвлөрөөр айлган сүрдүүлж байж олноор гүвдсэн Монгол улсыг дундад иргэн улсад нэгдэх тухай бичигт гарын үсэг зуруулаад түүндээ төрийн 5 яамны тамгыг албадан даруулжээ. Монголын төрийн эрх мэдэл нөлөөх 16 ноён тэр бичигт гарынхаа үсгийг зурсан байхад Ширнэн Дамдан оролцоогүй байсан нь түүний өөрийн гэсэн үзэл бодолтой улс төрийн зүтгэлтэн болохыг харуулдаг.
Монголын автономи засгийг устгаж дундад иргэн улсад нэгдсэнтэй холбогдуулан Хятадын ерөнхийлөгчд баяр хүргэн бэлэг гардуулах албан ёсны төлөөлөгч явуулахыг Сүүшүүжан Богдгийг энд тулгын шаардлаа. Хүчин давтсан Богд хаан арга буюу жалхан цутагт дамдан базар тэргүүтэ Цэцэн хаан Наваан нэрэн Дэлгүү хотод Жамсранжав Ван Ширнэн дандан нарын 10 гаруй хүнийг ээжинд томилон явуулсан. Төлөөлөгчдийг Бээжинд очиход түрүүн байсан Японы талын Амтхүү намын оронд Америк Английн талыг баримталсан цэргийн эрхтнүүд засгийн эрхийг улаан авсан байжээ. Ширнэн дандан нар дундад иргэн улсын шинэ ерөнхийлөгч генерал Цав хүнтэй уулзахдаа Хятадын төрийн эрхэнд өөр хүн гарсан боловч Монголын талаар явуулж ирсэн уламжилт бодлого хэвээрээ байгааг нүдэрээ үзэж урам ихэд хугарсан гэдэг. Тэр үед Ширнэн дандан болон бусад Монгол ноёд тусгаар тогтнолоо цуцлуулж харин эзэд ноёдыг царайчлахын гутамшгийг биеэрээ амсаж сэтгэлэн шандан харамсаж явсан боловч төр төмнийхээ тэнгэрлэг заяанд итгэж Монгол овгтон ойдлон мандах цаг ирнэ хэмээн найдаж явсан нь лавтай. Хятадын түрэмгийлэн эзлэгчдээс Монгол орноо чөлөөлж тусгаар тогтнолоо сэргээх зорилго өгөхий ноёдын нам, түшмэдийн нам, ардын нам хэмээх улс төрийн бүлгүүд нийслэл хүрээнд байгуулагдсан үйл ажиллагаагаа нууцаар явуулж эхэлсэн юм байжээ. Тэдгээр бүлгүүд эх орноо чөлөөлөхийн тулд зөвлөлт Орос, Америкийн нэгдсэн улс, Япон зэрэг улсад төлөөлөгчөө явуулаад хариу хүлээж байлаа. Үүнийг мэдсэн Хятадын цэргийн эрхтнүүд Монголын эх орончдыг хоморголон баривчилж шоронд хийгээд байцааж байв. Энэ үед Ширнэн дандан Богдын даалгавраар Хятадын яамны эрх баригчдтай уулзан нөлөө өгөхий 9 хүнийг суллуулж байснаас үзэхэд түүнд Богд хаан хэр зэрэг итгэж байсны баталгаа юм. Эх орноо харийн түрэмгийлэгчдээс чөлөөлж Монгол улсынхаа төрийн тусгаар тогтнолыг сэргээх зорилготой ардын намын хувьсгалчид зөвлөлт Орос улсаас тусламж гуйхаар явсныг Ширнэн дандан болон бусад ноёд мэдэж байсан. Цаг үе төгшөөртэй харийн түрэмгийлэгчдийн харгислал гаарч байсан тэр үед Богд хаан болон Ширнэн дандан нарын Монгол ноёд сэм уулзсан зөвлөд харийн дайсныг хооронд нь тэмцэлдүүлж нэгийг нөгөөгөөр нь цохиулах бодлого боловсруулав. Түүнийг хэрэгжүүлэхийн тулд Орос оронд болсон хувьсгалаас зугтсан баруун өнгөрн тэргүүтээ цагаантнуудад Монголд орох зөвшөөрлийг өгч тэдний тусламжтай 1921 оны 2 дугаар сарын эхээр Хятадын цэргийг нийслэл хүрээнээс хөөн гаргаж чадсан. Богдыг хаан ширээнд нь дахин залж төр засгийн яамдыг сэргээхэд Ширнэн дандан баггүй өрөг гүйцэтгсэн боловч өөрөө албан тушаал авалгүй Богдын шадар сайдаар л ажиллаж байсан юм. Хувьсгалчид 1921 оны 3 дугаар сард Хятадыг Хятадын цэргээс чөлөөлж ардын төр засгийн газар байгуулахад Богдын засгийн газар эсэргүүцээгүйгээр барахгүй харин ч хувьсгалчдаа хүч санаагаа нэгтгэн улс орноо цагаантнуудаас чөлөөлөх бодлого явуулсан нь Монгол оронд хувьсгал ялахад их тус болсон. Энэ бүхнийг боловсруулсан хүмүүсийн дотор Богд хааны шадар зөвлөхийн үед Ширнэн дандан тодорхой үр гүйцэтгсэн нь лавтай. Тэрээр дотооддон эвнэгдлийг сахиж Монгол овгдыг нэгтгэсэн төр улсаа хөл дээр нь босгох үзэл санааг тууштай баримталж байсан нь түүний үйлхээр хэлсэн үг ярианаас нь тод байдаг. Ардын засгийн газар Богд хааны шадар сайдын албанд Ширнэн дандан улиран ажиллуулсан нь нэг талаас тэрээр ардын засгийг талархан үзэж байсантай нөгөө тэгвэр ардын намынхан ч түүнд итгэж байсны тод илэрл юм.
Үүний баталгаа бол зөвлөлт Орос улстай дипломат харилцаа байгуулахаар 1921 онд явсан ардын засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд түүнийг оруулсан явдал юм. Ардын засгийн газар төлөөлөгчдийн тэргүүнээр ерөнхий сайдын орлогч бөгөөд сангийн яамны сайд, Монгол Ардын ноён төв хорооны тэргүүлэгч Данзанг, гишүүдүүд нь Монголын бүх цэргийн яамны сайд Сүхбаатар, гадаад хэргийн яамны дэд сайд Цэрэндорч нарыг явуулахар шийджээ. Богд хаантай тохиролцсны дагуу түүний бие төлөөлөгч бөгөөд төлөөлөгчдийн зөвлөхөөр Эрдэнэжон Шадарван Ширнэн нэмдэн явсан. Ийхүү Ширнэн нэмдэн Монгол улсын хувь заяанд онцгой өргөтэй хэлэлцээнд хоёр дахь удаага оролцлоо. Энэ бол ардын эрхэд хэмжээ зааж таамт Монгол улсын засгийн газраас түүнд өгсөн анхны даалгавар байлаа. Манай хувьсгалчдыг зөвлөлт Орос улстай холбоотой байсан Оросын хувьсгалч Шүмяцкий хэлцээрт оролцож байгаа Монголын төлөөлөгчдийн тухай тодорхойлт гаргахтаа Ширнэн нэмдэн бол Монгол төлөөлөгчдийн албан ёсны бус гишүүн. Өтгтийн бие төлөөлөгч юм. Феодал нарын намын ухаалаг дипломатч нарын нэг. Урд олон янзын гэрээг боловсруулахад оролцож байсан. Түүний хятадын талыг баримтлагч гэж үздэг. Төлөөлөгчдийн бүрэлдэхүүн түүнийг үүсдэх үүрэг нь зөвлөлт Орос улсын тухай хотгтын нүд болж ажиглалт хийх. Мэдээж хэрэг өөрийн бусад төлөөлөгчдийг хараанаас үл гаргах явдал юм гэж бичсэн байдаг. Монголын төлөөлөгчид энэ хэлцээрийн явцад Аран Монгол, Өвөр Монгол, Урианхан хязгаарыг буюу одооны Тувааг Монголын төрийн жолоонд нэгдэх хүсэл эрмэлзлээ зөвлөлт засгийн газар тавьсан. Зөвлөлт Орос улс Тувааг өөрийн харьяанд үлдээх сонирхолтой байснаас гадна Дорн дахин болон Хятадд хувьсгал хөдөлгөөн өрнүүлэхэд Өвөр Монгол баргыг түүний баазуулах зорилгын үүднээс манай самтыг хүлээж аваагүй. Гэвч энэ хэлцээр нь 1915 онд Ширнэн нэмдэнгийн оролцсон Хяактын хэлэлцээнээс утга чанарын хувьд огт өөр байлаа. Энэ удаа хуучин хаант Орос улстай байгуулсан тэгш бус бүх гэрээ хэлэлцээрүүдийг хүчингүй гэж үзлээ. Шинэ Монгол улсын засгийн газрыг бие даасан тусгай улсын засгийн газар гэж анхудаа хүлээн зөвшөөрч зөвлөлт Орос улс Монгол улсын хооронд найрамдлын гэрээг байгуулсан. Аран Монгол, Өвөр Монгол, Урианхан хязгаарыг хамарсан нэгдсэн Монгол улсыг байгуулахыг ганцхан Ширнэн нэмдэн ч биш, Богд хаан, Монголын ноёд, ардын хувьсгалчид ч гэсэн зорж байсан. Шинэ Монголын засгийн газар ардын эрхт Монгол улсын цаашдын оршин тогтнож хөгжихд бусад Монгол угсаатны нэгдэл тэдний дэмжлэг чухал ач холбогдолтойг ойлгож тэдэнтэй холбоогоо улам гүнзгийрүүлэн Аран Монголд тогтсон нөхцөл байдлыг Өвөр монголчуудад ойлгуулахыг зорж байлаа. Ийм зорилгын үүднээс Хятадд олон жил амьдарсан Хятад Өвөр Монголын ноёдтой танил тэдэнд нөлөөтэй хүний хувьд 1923 оны 10 дугаар сард ерөнхий сайд Данзан, гадаад яамны сайд Цэрэндорч, цэргийн зөвлөлийн дарга Элбэгдорж нарын даалгавраар Ширнэн нэмдэнг Хятадд явууллаа. Хятадд очоод ордсын бандитгээгээр 8 ван, харчин ван гүнсэн нур болон Өвөр Монголын бусад ноёдтой уулзаж Аран Монголд ардын засаг тогтож тусгаар улс болсон явдал нь монголчуудын нэгдэж нийлэх хэзээний хүсэл мөрөөдөлд сайхан боломж нэгдэж байгааг тайлбарлаж явжээ. Түүний ярьсныг Өвөр Монголын ноёд харилцан адилгүй хүлээн авч байлаа. Зарим нь таны Аран Монголын засгийн эрхийг ноёд хотготнор бус ард нь мэддэг болоод байхад ноёд та нар яагаад эсэргүүцэхгүй байгаа юм бэ гэж асуухад Ширнэн нэмдэн бүх Монгол үндэснийг нэгдэх голомт босч байхад дотрон эвдрүүл гадаадд залгигдах дөхөн болно. Иймд болохгүй гэж хариулж байжээ. Тэрээр энэ удаа Аран Монгол, Өвөр Монгол хоёрыг нэгдэх боломж байгаа эсхийг судалж явсан. Өвөр Монгол баргын хувьсгал хөдөлгөөний удирдагчид болох Цэрэндон руу
Мэрсэ буян гэрэл нартай удаадаараа уулзаж ардын хувьсгалын зорилго, ардын засгийн тухай ярьж таниулж байсан ба тэдэж хожим Монголд хэд хэдэн удаа ирж манай хувьсгалчтай нэг толгойтой ажиллах болсон. Хятад 7 сар болоод 1924 оны өвөл 4-р сард нутагтаа ирж засгийн газарт ажиллаад хайлагналаа. Тэр үед 1924 оны 5-р сард ардын засагт Монгол улсын хэмжээд хэрэгтэй хаан 8-р богж явсан дам хотогт нас барав. Хааны шадар зөвлөхийн албыг хашиж байсан Ширнэн Дамдан тодорхой эрхэлсэн ажилгүй болсон байна. Ширнэн Дамдан хятад манжихэл мэддэг хятадын сонин тогтмол хэвлийг ашигладаг байсан учраас өнгөрсөн удаа Бээжинд явж байхдаа дундад иргэн улс зөвлөлт тулаад улс хоёр гадаад харилцаагаа сэргээх тухай хэлэлцээ хийж байгаа. Түүндээ гадаад Монгол бол хятад улсын бүрэлдэхүүн хэсэг гэдгийг зөвлөлт тулаад улс хүлээн зөвшөөрч Монгол дахь хятадын бүрэн эрхт байдлыг хүндэтгэх үүрэг авсан тухай мэдээг сонсож ирсэн бололтой. Монголын засгийн газрын арга хударгаар дундад иргэн улс зөвлөлт Орос улс хоёрын хийсэн дээрх гэрээ Монголын өдөртөгчдийн сэтгэлийг түгшээж байна. Иймээс ч 1925 оны 1-р сард эргэж Бээжин явах даалгаврыг Ширнэн Дамдан засгийн газраас авсан юм. Энэ удаа Бээжин дэх зөвлөлтийн элчин Карахантай уулзах зөвлөлт хятад хоёр Монголын талаар цаашид ямар бодлого явуулах гэж байгааг мэдэх даалгавар өгчээ. Энэ явалтаараа зөвлөлтийн элчин Карахан болон Бээжин дэх нөлөө өгөх хятад өвөр Монгол ноёдтой уулзан бодит байдлыг газар дээр нь судалж ирсэн байна. Ширнэн Дамдан 1925 оны 7-р сард буцаж ирээд явсан ажлаа ерөнхий сайд сэрэнд орж бусад холбогдох хүмүүст танилцууллаа. Төр засгийн албанаас чөлөөлөгдсөн Ширнэн Дамдан төрсөн нутагтан ойр байхын тулд Улаанбаатар хотоос гарч туулын голыг өгсөн Уувулан гэдэг газар хүү ач нарынхаа хамт амьдрах болжээ. Жон Вангийн биеийн сүрлэг төрх галбир, намблаг ихэмсэг тайван хөдөлгөөн зэрэг нь нутгийн олон түмний хүндэтгэлийг хүлээж байсан. Тэрээр давдав хийсгэн хөдөлгөөнгүй, эд хөрөнгөн сувдаглах хомхой шунаг сэтгэлгүй, хажуу хавьганы ховжив ов мэхэд автахгүй, хуурамч зам байдаг үзэн яддаг, амгалан дөлгөөн замтай нам даруй цөөн үгтэй байсан нь Монголын эртний язгууртан сурвалж итсэн хэтэн хүний чанарын тод жишээ байжээ. Түүний хатан шарнууд овгийн самбойно үсгүй хүний намбат төрхийг илтгэсэн нам зөөлөн дуудаа. Хянуур нямбай намблаг төр харан шимтаа ухаалаг эмэгтэй байсан гэлцдэг. Самдуу хатан ухаалаг даруу төлөв бат журамтай үйлэн дуран байсан учраас богд эзэн хаанаас журмыг өргөсөн төрийн хатан мөн гэсэн энэ өргөмжлөлийг 1917 оны 2-р сарын 3-ны өдөр авч байжээ. Ширнэн Дамдангийн хөдөө нутагтаа амьдарч байтал 1927 оны 100 намын төв хорооны дарга Дамбад орж ирж уулз гэж хөө Соднон бандадаар нь хэлүүлсний дагуу Улаанбаатарт ирлээ. Дамбад орж түүндээ дахиад л Бээжин явах даалгавар өглөө. Энэ удаа Бээжин хотыг эзлээд байгаа Хятадын зүүн хойд мужийг захирагч генерал Жан Зойлин манай Монголын талаар ямар бодолтой байгаа цэргэлэн алдах гэж байгаа эсхийг нь мэдж ирэх даалгавар байлаа. Бас мөгдөн хотод очиод байгаа Төвдийн Банчинбогд Японтой ямар харилцаатай байгаа Хятадууд түүнд цэрэг өгч Монгол руу явуулах гэж байгаа эсхийг мэдэх үүрэг өгсөн. Ширнэн Дамдан Бээжинд очиод тэнд байгаа Ван Наянт, Ван Гүнсэн нур, Ван Гунцэг арвдан, Монголоос орж очсон Ван Дорж Палан нартай уулзаж Жан Зоолингийн бодлогын талаар сурвалжлан мэджээ. Ялангуяа харчин Ван Гүнсэн нурын тусламжтайгаар генерал Жан Зоолинтай нүүр тулан уулзаж дотоодын дайн самундаа баригдаад Монголыг эзлэхээр зэвсгэлэн дайрах бодлого байгааг нь мэдсэн байна. Банчинбогдын шадар хүмүүстэй биечлэн уулзаад
түүнд цэрэг өгөөд Аран Монголын ардын засгийг устгуулах төлөвлөгөө боломжч Хятадд байхгүй байгааг мэджээ. Ардын эрхт Монгол улсын гадаад байдал төвшөртэй байсан тэр үед Хятад орны байдал улс төрийн зүтгүүлтнүүдийнх нь бодол санааг Ширнэн намдан ийхүү танган мэдэж хэрэгтэй мэдээллийг олж ирж байлаа. Хятад тусгай даалгавартай явж байхдаа тэнд байсан Монгол угсааны нөлөө өгөх хүмүүстэй холбоо тогтоож шинэ Монгол улсын тухайд тэдний заримыг нь төвийг сахих, заримыг нь талархан дэмждэг болоход нөлөөсөн нь Монгол улсын тусгаар тогтнол түүний бэхжин хөл дээрээ босох явдалд чамгүй хувь нэмэр оруулсан юм. Ширнэн намдан ийхүү Хятад руу удаа тусгай даалгавар гүйцэтгэж явхдаа шинээр байгуулагдсан судар өвчхийн хүрээлэнд Монголын соёл, түүхийн дурсгалт, ном судар цуглуулах багийн ахлагч гэдгийг халахвчаар явдаг байж. Тэрээр явх бүртэн өөрийн танил нөлөөгөө ашиглан Монгол үндэсний түүх соёлын чухал ховор ном судрыг олж ирдэг байж. Сүүлийн явалтаараа олон жил Бээжинд аж төрж байсан сайн ноён хаан аймгийн Чинван 80-ыг ятхан синхруулж түүнтэй гэрээ байгуулан гэрт нь олон үе дамжин хадгалагдсан 226 бот Монгол данжуурыг шинэ Монголын шинэ ухааны байгууллагад шилжүүлэн авчирсан нь манай үндэсний түүх соёлд оруулсан нэг хувь нэмэрлээ. Хувьсгалын дараа Монгол ардын хувьсгалт нам, ардын засаг, өөрийн орны онцлог байдал тохируулан эх орнон өөрчлөн байгуулах бодлого явуулж байлаа. Үүнтэй уялдуулан мэдлэг боловсралтай зарим ноёдыг улс аж ахуйн ажилд татан оролцуулах, хувийн аж ахуй дэмжих, гадаадын олон оронтой худалдаа хийх, улмаар эдийн засгаа бэхжүүлэх бодлого баримталж түүнийг хөгжүүлэхийн тулд олон түмнийг баяжигтун гэж уриалж байв. Монголын засгийн газрын бодлого зөвлөлт холбоот улсын засгийн газар таалагдаагүй учраас олон улсын хувьсгал хөдөлгөөнийг өдөртөх төв Коминтернээр дамжуулан Монгол ардын хувьсгалт намд шахалт үзүүлж байгаад намын 7 дугаар их хурлыг хурлдуулахаар боллоо. Тэр их хурлд Ишмерал, Макдоналд, Рейтер, Амгаев нарын мөрөлдөнтэй Коминтерний төлөөлөгчд ирж тэдний шахалт сүрдүүлэг нууц явуулгаар үндэсний ардчилсан хувьсгалын аядуу чиглэлийг баримталж байсан Монголын өдөртөгчдийг баруунтан гэж буруутхан ажлаас нь халж зөвлөлт орсын талыг баттай баримтлан Монгол оронд нийгэм журмыг төрөвчлэн байгуулна гэж хийхэгчдийг зүүнтэн гэж хөөргөн дэмжлээ. Уг хурлаар том ноёд лам нар эдийн засгийн хувьд нөлөөтэй хэвээр байгаа учраас тэднийг угсаа гарлаар нь уудлан илрүүлж хөрөнгийн хураан үндэсийг нь таслан устгах тухай нууц тогтоол бас гарсан байна. Энэ үеэс хуучны ноёд лам нарын хөрөнгийг хураах ажил Монгол орн даяар өрнөлөө. Тэдний сураасан хөрөнгөн дээр үндэслэн энд тэндгүй хамтрал хомуун гэсэн хамтын аж ахуй байгуулсан боловч тэр нь үр дүнгээ өгөхгүй. Үндэсний баялагийг өрн таран хийж улс ардын аж ахуйд хохируулсан ажил болжээ. Нөгөө талаар ардын хувьсгал талархалтай хүлээцтэй хандж байсан зарим ноёд лам нарыг нийгмийн идэвхтэй амьдралаас түлхэн зайлуулахад хүргэсэн. Энэ үед Ширнэн намдангийн хөрөнгийг мөн л хураасан. Тэрээр хураагдаад үлдсэн хөрөнгөнөөс 30% аваад бусдыг нь хүү Соднон бандад хувь болгон өгч өрх тусгаарлажээ. Ширнэн намдан хөрөнгөө хураалгасан боловч төр засгийн бодлогыг огт эсэргүүцээгүй. 1931 он Ширнэн намднаас албан татварт 30 төгрөг, хүү Соднон бандадаас нь 70 төгрөг авах байсан боловч язгууртан гэж хэмжээг нь хэд дахин өсгөж өөрөөс нь 153 төгрөг, хүүгээс нь 350 төгрөг авна хэмээн сумын захиргаан шийдвэрлэлээ.
үүнд бухимдсан ширнэн дандан хэрв ийхүү олон дахин өсгөн татварлах юм бол хүүгд хоёр удахгүй өлсгөлнгийн байдал хөхнэ гэд албан татвараа хөнгөлөхийг хүсжээ. Бас өөрөөс нь хурааж явсан хөрөнгөөр байгуулсан хамтрал үр ашиг багатай байна гэж сумынхаа захиргаанд хэлжээ. Энэ бүхнийг нь ушхан гойвуулж өлсгөлн тохиолдох нь хамтрал ашиггүй гэж ардын засгийн бодлогын эсрэг цуурхал лэгдээсэн хэрэгээр дотоодын хамгаалах газраас 1931 оны 10 дугаар сарын 31-ний өдөр түүнийг баривчилж Улаанбаатарт авчирлаа. Ширнэн дандан мөрдөн байцаалтын явцад өөрийн бүхий л хийж оролцож байсан ажил, хөрөнгө хогшил, бодож санаж байсан зүйлээ юу ч нуудгүй үнэн зөв мэдүүлсэн байна. Гэтэл үнэн шударга мэдүүлгийг нь өөрийнх нь эсрэг гуйвлан ашиглаж хуучин том феодал богд хааны үеийн сайд автономик анх байгуулах устгахад толгойлон оролцсон. Хаант Орос хятадаас олон шагнал хүртэж байсан. Үндэсний үзэлтэй Нармай Монголыг байгуулах гэсэн. Банчин богд өвөр Монголын ноётой дотн харилцаатай байсан. 1924 онд Бээжинд зөвлөлтийн элчинд зөв ус шаардлага тавьж байсан. Зөвлөлт Хятадын хооронд байгуулсан хэлцээрт Монголыг Хятадын хэсэг гэж тохиролцсон. Монголыг Хятадтай нэгдэхийг эрмэлзэж байсан. Энэ бүгдийг баруунт нь цэрэнд орж, дамбад орж, цэвэн жамсраануу нартай хэлэлцэж байсан гэдэг зэмлэлийг тулгаснаас гадна тэр үед олонний дунд дэлгэрсэн эзэнтэй эзэнгүй дэл сул яриаг түүний сэдэн гаргасан үг болгон ялжээ. Дотоодын хамгаалах газрын дэргэдэх тусгай комиссийн 1931 оны 11-р сарын 16-ны өдрийн 10 дугаар хурлын тогтоол. Цэрэнд оржийн Ширнэн дандан нас 63, яс угсаа Монгол, Төв аймгийн бөгөөд ван хүн болно. Манжуа Монгол бичгтээ элч гишүүн бус сонгогдох эрхээ хасагдсан. Эхнэртэй хөрөнгө хураалгасан. Хөрөнгө нь 30 гаруй хувь ял шийтгэлгүй. Өдөрсөн хэрэг нь хувьсгал засаг төрийн эсрэгөө болох ба Хятад генерал хийгээд баргын ван нар болон Банчин богдтой холбоотой байсан бөгөөд тэд нараар зэвсгэлэн ардын засгийн явуулан бүхий ажилд саад болох бодлоготой байсан бөгөөд эсрэгөө сурталыг олон ардын дунд явуулж байсан болох тул шүүх цаазны бичгийн 50 дугаар зүйл заасан ёсоор яллав. Цэрэнд оржийн Ширнэн дандангийн биед дээд зэргийн ял оногдуулж буудан алж хөрөнгийг албанаа хураахаар тогтов. Ялын төлөвөө боловсруулсан Вайзал, Банзрагч, зөвшөөрсөн Башников. Эрдэнэжанман Ширнэн дандан байцаагдж байхдаа би бол тус Монгол өвгтний үндэсийг хамгаалах бодлогыг хизээнээс бодож эрмэлзээр илсэн. Одоо нас өтөлсөн боловч миний хүсэл бодлого хэвээр байгаа гэж хэлсэн байдаг. Өөрөө байгуулалтж эд хөрөнгө эрдэм ухаан аль байдгаараа зүтгэн байж босголдсон тусгаар улсынхаа төрөөс цаазын дээд хэмжээ сонсож байхдаа энэ үгээ бодож гомдох, харамсах, бухимдах сэтгэл Ширнэн дандан гойд өөрийн ирэхгүй төрж байсан байх та. Ширнэн дандан цааснаас хойш 6 жилийн дараа 1938 оны 3 дугаар сарын 15-нд хөө Содном бандуудыг нь бас барин авч ганцхан удаа байцаагаад эсэргүү гэж ял тулган 1938 оны 3 дугаар сарын 28-нд мөн л цаазалжээ. 1918 оны 7 дугаар сарын 18-нд Оросын хувьсгалчид Оросын эзэн хаан 2 дугаар Николайг эхнэр хүүхэд үйлчлэгч хүмүүсийнх нь хамт хүйс тэмтэрсэн. 1931 оны 11 дугаар сарын 16-нд зөвлөлт орсуулсан хувьсгалчдын шахалтаар монголчууд бид эзэн Чингис хааны шууд удам Эрдэнэжанман Ширнэн дандан цаазалсан.
Хэрвээ Монгол улс хаантай байсан бол энэ хүн тэр эрдэнийн суудалд залрах бүрэн эрхтэй хүмүүсийн нэг байсан билээ. Ширнэн дамдангаа өөрийн эрх ямб алдар хүндийг бодлого улс үндэстэндээ зүтгэн ядуу буруу улсаа төлөөлж их гүрний ноёд түшмэдийн дээрэнгүй дайралтанд өртөж явахдаа төр улсынхан тусгаар тогтнол газар нутгийнхан бүрэн бүтэн байдал хүн ардынхан эрх чөлөөт амьдралын төлөө авгаа их өв дээдсийнхэн байгуулсан төрийн голомтыг сэргэн бэхжүүлэх гэсэн ганцхан зорилготой байсныхан төлөө цаазлуулсан. Гэвч Ширнэн дамдангаа богд хаант Монгол улсын үдич ардын засагт бүгд найрамдах Монгол ард улсын үдич эх орныхан улс төрийн амьдрал тэр тусмаа гадаад харилцаа дипломатын бодлогод өөрийн болоршгүй мөрийг үлдээсэн хүн юм аа. Хэдийгээр тэр хүн ороо бусгай цагийн эрхэнд хэлсээр хэлмэгдэн цаазлуулсан боловч түүний босголцсон цусаараа гагналдсан төрийн голомт улам бадран бэхжсээр өнөөдөртөө золгосныг та бид мэднэ. Хүн хүнээ мартах явдал байдаг. Харин ард түмэн түүхээ хязгаарч мартдаггүй. Тэр тусмаа ах мэд үеийнхэн тэдний олол тэгж алдаагч хойч үеийн мартах ёсгүй. Энэнд л үеийнхний алтан холбоо оршиж байдаг юм. Үүний тулд буянтхан Эрдэнэ Жонмон Ширнэн дамдангийн амьдралын түүхийг ирж яваа хойч үе залуус та нарт би хүрнэлээ. Монголын төр төвш